Сайн уу? Ано байна. Өнөөдөр хэдүүлээ миний 3 видеонд орж ирсэн комментуудад хариулах гэж оролдоно. Тэгэхээр энэ 3 видеоны доор бол хүмүүс их OTT төрлийн үйлчилгээг үлээ сонирхсан асуултуудыг асуусан байсан л та. OTT гэдэг нь болохоор over the top media service гэдэг үгийн товчлол. Үндсэндээ бол заавал кино театраар гардаг ч юм уу эсвэл юм төлбөртэй контентуудыг өөрийн лаптоп ч үгүй юм уу хөдөлгөөн төхөөрөмжүүдээр дамжуулан үзэх боломжтой үйлчлэг өгдөг контентууд байгаа. Гол эдгээрийн гол төлөөллүүд нь одоо жишээ Netflix, Hulu, Look TV, HBO Now гих зэрэг одоо платформуд бол байдаг байгаа. YouTube ч гэсэндээ бол OTT бас байх боломжтой. YouTube-ийн Red гэдэг үйлчилгээ байдаг бас төлбөртэй контентууд үзэх боломжтой. Үнэгүй контентоос гадна. Тэгэхээр энэ төрлийн үйлчилгээнүүд рүү яаж нэвтрэх вэ? Яаж үздэг вэ? Төлбөр тооцооны хувьд ямар байдаггүй гэх мэт асуултуудад энэ видеогоор хариулах гэж оролдоно. Хэрвээ энэ асуултуудын хариултыг аль хэдийн мэдж байгаа хүн байгаа бол магадгүй энэ видео та нарт илүү үн цэнийг бол өгч чадахгүй байж магадгүй. Тэгэхээр миний бас бусад видеонууд руу бол ороорой. Хэрвээ энэ платформуудын тухай мэдээлэл авъя гэж бодож байгаа бол энэ видеотой хамт байгаарай. За дотоодын OTT үйлчилгээний компаниудын хамгийн онцлог нь бол миний бодлоор Look TV байдаг. Тэгэхээр хэрвээ Univision хаягтай бол та нарт үршээ Look TV-ийн нэг хаяг бол үүссэн байгаа. Univision-ийн үйлчилгээг дагалдаад дандаа нэг үнэгүй хаяг бол ирд юм билээ. Би тэрүүгээрээ бол Look TV-гөрөө орсон байдаг. Vikings гарсан байгаа юм шүү дээ. Netflix ч юм уу эсвэл HBO Now зэрэг үйлчилгээнүүдээс ялгаатай нь бол pay per view буюу яг киногоо тухайн агуулгаа үзэх бүрдээ бол төлбөр төлдөг. Яг өөрийнхөө одоо үзснээрээ л төлбөр төлнө гэсэн үг шүү дээ. Видео санаа нь яг бүрийн хэмжээний кинонууд байдаг бол кино багц хэсэгт надад цувралууд ороод ирсэн байт юм байлээ. Тэгэхээр цувралуудынх нь хэсгийг одоо ингээ харангуут хараа. True Detective, Ballers, Sopranos гэх мэтчлэг HBO-гийн контентууд явж байгаа байхгүй. Энэ агуулгуудыг бол Netflix дээрээс олох боломжгүй. Тэгэхээр HBO-гийн гаргаж байгаа контентууд ч юм уу эсвэл арай өөр media production компаниудын магадгүй дотоодын компаниудын одоо үйлдвэрлэж байгаа кино болон бүтээлүүд, видео бүтээлүүдийг үзье гэж байгаа бол Look TV рүү орчих боломжтой. Хэрэг үзэж байгаа агуулга болгондоо бол төлбөрөө төлөхгүй яг багцаар нь бас авах сонголтыг бол хийж болдгийм байлээ. Үндсэн кино багц, HBO-гийн багц, SBS-ээс угийн багц гэсэн олон янзын багцуудаас бол сонгож авах юм бол магадгүй хэрвээ энэ төрлийн контентыг ихээр үздэг бол үзэх тутамдаа мөнгө төлж явах орон багцаар нь авсан илүү хямдхан тусч магадгүй. Яг одоо зарласан байгаа нэг урамшуул нь юу байсан гэсэн чинь Unitel-ийн дараа төлбөрт үйлчлэгээний хэрэглэгч болох юм бол энэ олон багцуудыг нийлүүлээд 3 сарын туршуулбал үнэгүй ашиглах боломжтой, үнэгүй одоо үзэх боломжтой гэсэн хямдрал зарласан байгаа юм билээ. Мэдээлэл нь хэрвээ би онлайнаар алдах юм бол энэ видеоны доор оруулчих. Netflix.com руу бол дэлхийн бараг бүх улсаас бол хандах боломжтой байдаг. Хойд Солонгос, Иран, Сирь байна уу? Бараг эдрээс хандах боломжгүй. Бус улсуудаас нь нэвтрэх боломжтой болсон байгаа. Шинэ хаяг үүсгэж байгаа бол эхний 30 хоног нь бол үн төлбөргүй байдаг. Би яг анх бол 30 хоногийн үнэгүй хаягаар эхлээл тэгэл цаашаага төлбөр төлдөг хэрэглэгч болоод явцсан байгаа. Тэгээд нэвтэрч орсны дараа бол 5 хүртэлх одоо профайлыг бол үүсгэх боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл 5 өөр хүн өөрийн үзэлтийн түүхийг хадгалаад бариад аваа явуучих боломжтой гэсэн. Тэгэхээр би яг энэ төлбөр рүү бол яг энэ 5 хүний дунд бид нар хувааж төлөөд өргөжлөд явдаг. Тэгэхээр магадгүй мөнгө хэмнэ гэж байгаа бол иймэрхүү арга барилыг ашиглах боломжтой. Тэгэхээр би өөрөө үндсэн хэрэглэгчнээс учраас хамгийн ихэнд миний нэр гарч ирдэг. Хэдийгээр Netflix амар их асар их одоо видео контентын төв болж байгаа ч гэсэндээ хайсан бүх киноч юм бол тэр болгон олдоод байдаггүй харамсалтай. Жишээ нь бол хамгийн энэ дээр байгаа хамгийн үнцэнтэй контент бол Friends байгаа. Өнгөрсөн жил нөгөө Friends-ийн платформ дээр байхын тулд асар их мөнгө төлж байгаа тухай мэдээлэл гарч ирсэн. 12 сарын 31-нд тасбар болгоод Friends-ийг дахиж үзэх боломжгүй болно гэсэн дахиад 1 жилээр сонгох гэж баг $10 тулсан байлаа. Айгүй үнэтэйгээр бол орж ирж байгаа. Тэгээд бас хайсан бүх контент байхгүй. Жишээ нь бол энэ дээр Game of Thrones гарч ирэхгүй. Яг тэгвэл Game of Thrones нь өөрөө HBO-гийн контент учраас HBO өөрийнхөө бол OTT платформоор дамжуулан энэ контентоо үзүүлэхийг хүсдэг учраас энэ агуулгаа бол Netflix дээр бол байршуулаагүй байдаг. Гэхдээ ямар ч контентыг хайгаад үзсэн тэрэндээ чинь бас төстэй шүү гэж үзэж байгаа контентуудаа ингээд хайсны дараа бол орлоод ирд юм байлээ. Vikings, The Last Kingdom, Spartacus эднэрийг бол Game of Thrones дээр төстэй гэж үзэж байгаа. За Sex Education л арай бишээ тий. Гэх мэт тэгэхээр яг ингээд тодорхой хайсан одоо контентын заримуд нь бол энэ дээр байна. Бүгд бас байхгүй. Гэхдээ видеоны бол асар их том платформ болж ирнэ. За төлбөрийг хараад үзэх юм бол би яг нөгөө Premium гэдэг багцыг ашигладаг. Premium Ultra HD гэдэг байдаг юм байна. 5 нийтдээ 3 янзын багц байдаг. 799, 999, 1199 Америк долларын төлбөртэй байдаг. Яагаад энэ Premium Ultra HD-г сонгосон, Premium багцыг сонгосон гэхээр энэ чинь нэг доор бол 4 дэлгэцээр
дөрвөн төхөөрөмж төр одоо видеог үзэж явах боломжтой байдаг учраас тэгээд бид нар чинь тавуулаа энэ хаягийг ашиглаж байгаа болохоор ядаж дөрвөн зэрэг бол кино үзэх боломжтой байхын тулд энийг нь сонгодог. Дээрээс нь видеоны чинь нөгөө чанар нь өөрөө Ultra HD байдаг учраас хэрвээ Chromecast-аар дамжуулаад ч юм уу Smart TV дээрээ холбож үзэж байгаа бол том дэлгэцээр үзэж байгаа Ultra HD бол хамаагүй гоё харагддаг. Бос нь HD ч юм уу эсвэл стандарт үзэлт бол тийм сайн байгаад байдаг бөө. За хаягаа шинээр үүсгэхэд чинь бол заавал эхний 30 хоног төлбөр шаардахгүй ч гэснээр заавал төлбөрийн карт бол холбохыг шаарддаг. Би энэ удаад бол өөрийнхөө Visa картыг бол холбоцсон байгаа. Хэрвээ миний өмнөх видеонуудаас хүн болгонд байх хэрэгтэй банкны 3 карт видео хэрэг үзсэн бол тэрэн дээр төвөргийн харилцаа станцтай холбогдсон олон улсын хэрэгтэй Visa картын тухай яригдсан байгаа. Тэгэхээр хэрвээ team карттай бол тэрийг Netflix-ийн хаяг руу холбошиж болно. За тэгээд олон улсад OTT-гийн салбар дээр бол хамгийн хөрсөлдөг 3 том компани байдгийн нэг нь бол Netflix, Hulu, тэгээд гуравт нь Amazon Prime гэж хэлж байна. Amazon-ы өөрсдөө би огт ашиглаж байгаагүй, Hulu гэснээр тэр бол ашиглаж байгаагүй. Hulu руу ороод үзэх юм бол 3 янзын сонголтоос сонгож болт юм байлээ. $5 сарын $5.99-ээс эхэлдэг хаяг нь бол арай хямдхан. Тэгээ 11.99, 44.99 гэсэн бол янз 3 янзын багцтай юм байлээ. Гэтэл юм нь Hulu-гийн болохоор үйлчлэгээ Монгол руу бол нэвтрээгүй байгаа учраас хэрвээ VPN ашиглаж үздэг ч юм уу эсвэл Монголоос хэлийн чандаас хэрэг үзэж байгаа бол магадгүй Hulu бол үзчих боломжтой. Энэ дээр бас байгаа байрч байгаа гол ялгаа нь контентуудын хувьд бас ялгаатай байдаг. Netflix дээр байдаггүй одоо чинь The Handmaid's Tale ч юм уу тиймэрхүү exclusive бас Hulu өөрсдөө зориулж хийж байгаа контентуудыг бас үзэх боломжтой. Тэгэхээр даваад одоо ялгаатай гэх юм уу. Тэгэхээр газар зүйн байршаасаа хамааралтайгаар бас бүх платформуд руу бол хэрэглэгчээр орох боломжгүй байгаа нэлээд том хязгаарлалт бол болж өгдөг. Гэхдээ Монгол одоогоор бол Netflix болон Look TV галалыг нь ашиглах боломжтой. Өөрийг ч гэсэндээ бас дурдж болно. Гэхдээ би өөрөө бас ашиглаж үзээгүй болохоор тэр болгон хэлсэнгүү. Тэгэхээр энэ видеон дээр дурддагцсан зарим бусад видео агуулгууд болон мэдээллүүдийг хэрвээ онлайн платформудаар өөр вебсайтууд дээр хэрвээ байршсан байх юм бол би энэ видеоны тайлбарыг магадгүй дээрч гэнэ эсвэл доорч гэнэ холбоосоор нь холбож өгөх болно. Тэгэхээр description хэсгийг заавал нээж уншаарай. Бас нэмэлт дахиж комментээр асуух асуултуудад ч үүшээ тайлбар хэсэгт бол хариулсан байж магадгүй. Тэгэхээр дараагийн видеоор уулзлаа. Баяр таа.